Чоо байна. Тэмүүлэн Диноор. За бид хоёр өнөөдөр Америкийн Юта мужийн монголчуудын хийж байгаа наадамд оролцох гэж байна. За манай гэрээс гаргаж байгаа юм болохоор Гаргаж бэлдэж авч байгаа зүйл бол мах байна. хоньны мах. Тэгээ энэ болохоор ингээд Ирвэхийн хэлбэртэй жимсэн одоо тийм гоё зүйл. Би яг юу хийх мэдэхгүй байна. За тэгээд өнөөдөр бид хоёр та нарт монголчуудын Америкийн наадам ямар хөө болдгийг та нарт сонирхуулъя. Явцгаая. Бид хоёр нөгөө наадам болж байгаа газар нэрээд парк дээр ирсэн. Тийм. За одоо томчуудын уралдаан болох чинь. За хүүхдүүдийн тэмцээнд тэнүүнгээ орсон тоглох чинь. Тэр улаан та нар харж байгаа water gun-ийн буугаа аваад хажуудлынхаа хүүхдүүд шүшгэх юм байна. Toes, head, toes, head, toes, head, organ. Дахиад тэнүүн төрөлөө буудчих. Холдууд сайн хүмүүсээр очирдаг утгатай юм байна. Техник Монгол наадмын маань шалгаруулалт эхлэх гэж байна. Дөрмийг танилцуулъя. Манайхан бүгдээрээ оролцогчид өөр хоорондоо баг зэрэг зайлтай. Албагаа тоороод наадамчдын өмнөр ингээ бүтэн ороолоод За бүрээхэн. За яг энэ бүч бол үнээр тус. Хүүхдээ хамгийн гоё нөгөө үндэсний өвчтөд хүүхдээ шалгасан хүүхдээ энийг цаас байсан алхаж байгаа. За энэ хантаац нь ямар үнэтэй вэ? Яна мэдгүй нэ Монголоос л манай ээж ч шигсэн. Бэлгийн замаар. Бэлгийн замаар авсан уу те? За бэлгийн замаар авсан. Жилийн хаанаас идээр авсан бэ? Энэ зүгээр газ стейшнээс $25 авсан. $25. Таны харагдана уу? $25. Алгаанаас За энэ малгай болохоор нэг $15 Costco-гоос авсан баха. Costco-гоос авсан. Costco-гоос авсан баха. За окей. Ер нь бол бүгд л шивээс одоо нийт зүгээр body шивээсээ гэх юм бол нэг 25,000 доллар ч юм уу. Ютагийн наадам сайхан наадам болж байна уу? Хэдэн жил Ютад амьдарч байгаа вэ? Баяр наадмын мэд хүргэе. Би Ютад жил 10 сар болж байна. Нэр юм бэлээ? Очроо. За энэ малгайг манай аймгийн харцаг анх баяр гэдэг найз маань хийлгэж өгсөн. Тэгээд энийг болохоор бүхэн өргөний хажуудад нэг газар хийлгэсэн. Жишээлбэл 150,000 доллар. Зодогч нийтдээ 400,000 $400. Шуудагтайгаа нийлээд. Намайг золоо гэдэг. Өстой мужид амьдраад 25 жил болж байна. Бүгд найрамд Монгол ард улс гэсэн бодолтой араас. Мишель Амазонко бас бэлгийн замаар. Бас бэлгийн замаар. Одоо дээр 2 жил болж байна. За Эрдэнэ хоёр. За Кёникотт ажилладаг. Аха. Шил Окли шил. Энэ хямдралаас дээл Монголоос авсан 500,000 сая маяг. 500,000. 5 сая гэсэн юм байна. За 5 сая. За 5 сая. За. Тэр 10 жил болж энэ Чикагоос ирээд одоо били гэдэг зөвлөлт энэ зүгээр пендент нь $1,700. Тэгээ энэ нь $1,200 Монголоос авч ирсэн. Энэ бол 8 карат, энэ ингээд $6,000. Манай найз бэлгэлж ирсэн. Бүгд ч нэг $1,800 лагах. This program is called to how much? How much? How much? Yeah, I'm gonna ask you. Yeah, the cost of your all the earrings. Got them from Amazon and they were probably like $10. Let's see, this was like $70, $80. $80. My jeans were $80, they're from Urban Outfitters. Okay. My bracelets, this one was $70 and then the rest of them probably like $5. Малгай хаанаас хэдээр авч ирсэн бэ? Хүний малгай яг энд байгаа хүний малгай. Хоёр дахь зэлцсэн. За, окей. За, бодлогын хувьд бодвол бэлгийн замаа.
Бэлгийн зам ба теннис бэлэн авч байсан байна. Төшөөдрөөр байна билээ. Теннис авсан. Санахгүй нэ бах хүмүүс бэлгэд өгсөн. Яа юм бэ? Hey, I need this guy for the next episode. Ингээс юм бэ? How about this one? Ямар ичмээ. Энэ $15 Ross юм бол. Би монголоор ярьж чадахгүй шүү дээ. I can speak English. Оо чаа. Okay, that's good, right? Where'd you get this really nice tail from Mongolia? I went to the Narantos and I purchased material Okay, and then I went to a seamstress and I had her make it for me. okay. But I made a deal with her. I said, "Ekche, хэрэг би дууг will Хэдээр өгөх вэ? хэдээр өгвэ or $50. Give it to me 50. She said, "Үгүй шүү. Үгүй шүү." I said, "Бүгдээрээ сонсооч намайг." Тэгсэн чинь би амар гоё дууг дуугсан байхгүй юу? Манда чигардаг нарачи. Тэгээд нөгөө эгчээ үгүй өгөхгүй гэсэн. За гэхдээ бусад монголчууд Өгөөч гэдэг. Өгөөч гэсэн. Тий. Түнд өгөөч. Тэгээ хэдээр авсан бэ? 50. Thank you very much. Сайхан над жарэ. Сайхан надаарай. Мөндөд үзэгчтэй үндэсний хоёр наадам ард эпизодын 103 жилийн он баяр наадмын хүчит үхийн барилдааны таван даваа эхэллээ. Тэнүү унгаач. Ой зү. Амжилт тэнүүнэ. Наавар Монголс хүмүүрлөө хутгалаа хүрээд ирсэн. Энэ хоёр давчлаа шүү дээ. Ямар вэ? My name is Тэнүүн. Хоёр давчлаа ямар вэ? Nice. Сэтгэл гоё юм. Yeah. Good. Ой. Ой. Мундаг. Тэнөө. Наадам болж байгаа газар нь юу байгаа вэ гэхлээр энэ ингээд Шуур дарж байна. Тий. Баяртай сайн байдаг боотог чихэрж юмээс ааруул марал. За одоо тэгээ энэнгээр ингээ уул муулаагаа одоо ийшээ гол агаа тийшээ гол руу явж үзье. Па ямар өндөр уул вэ? За энэ чинь гүүрэн хүмүүс энэ чинь туглаад суудсан. За ингээ гол нь ирж байна да. Тань л гол руу хүүхэд ороод Гэтэ ямар их аалсны тор байна. гол руу бууж үзье. За энүүгээр ингээ явчихдсан байна. Йой. Хөрийгүүд Бэж байгаа. за голн дээр ирчлээ дээ. Эрдэнэс байна уу? Чулуу байна уу? Эрдэнэс байна. Гол нь нэг хүлэн ч юм уу, хүүтэн ч юм уу. Тийм байна. Тийм ээ. Эрдэнэс аль. Йоо. Нэг хүүхдөө сайн уу гинэ. Сайн байна уу? Энэ одоо хүүхдүүд эзэн бүх хүүхдүүд нь бэлэг тарааж юм. Ийм уудтай бэлэг. Одоо тэмүүлээ нэ. Саад орж байгаа. Би сая ороод аль хэдийн дөрлөө бид та. За тэмүүлээ на гараад ир. What's that called?
Just a little. Hello. За би бүхийн барилдаанд 2 дороод одоо бэлий авахгүй явж байна. Ханаас би бэлий авах гэж байна. Одоо би гаргадуур барина. Зогс тэнүнэ. Тэнүнд англиар юм уу монголоор юм уу? Тэнүү англиар. 50 байна. Алдагыг тамирчны ялалт хэмтэн алдоогүй савны Мами. За хай бит хоёр наадмаас ирсэн. Одоо ингээд Ээж одоо бит хоёроос асуулт асууна гэсэн. Тэгээд асуултанд хариулъя. Let's go. Wow. За хоёр үрд нь Монгол наадмаа дандаа Монголдо тэмдэглэдэг байсан тий. Монголд яаж тэмдэглэдэг байсан? Монголд хаяа болохоор Архангаа яваа тэгээд өндөр улаан суманд нэг хөдөө Архангаад өндөр улаан суманд нэг Хуушуур идээд ингээд янз бүрийн наадмаа үзээд байсан. Заримдаа болохоор нэг хотод идэг стадионд хараад ингээд хуушур муушур идээд явдаг байсан. Сумын наадам дээр очдөг байсан юм уу? Багийн наадам дээр очдөг байсан юм уу? Баг гэсэн баг тий ингээд наадам дээр мэдээж бүх барилдан тэгээд ном сум харван морь уралдан тэгээд тэдний яг тэр бүрэн наадмын би нэг багтаа үзсэн маха том болон сайн үзсэн санахгүй байна. Дандаа би адууч үздэг байсан. Адууч наадам нь хүмүүс сургаагүй морийг ундаг. Тэгээд бас нэг хүнгээ 2 морь нэгийг унаад нөгөөд хажуудаа хөтлж явж байгаад энэ өсөж сольж молоод тэгэж явдаг. Тэгэхээр ч одоо морьтой холбоотой бүх үзүүлбэр гэх юм уу одоо тий. Би тэгээд тэр адуучны дандаа ихвчлэн ганцаар үздэг байсан хөдөөлтөд. Монгол наадам чи юуны утгатай наадам юм? Монголын өв соёл нөгөө морь зэрэг тэрийг хүндэлсэн Ном сум харвах бүх барилдах 93 наадам гэдэг шүү дээ. 93 наадам шүү. За энэ жил та хоёр Америкт ирээд Америкт анх удаа одоо Америкт байгаа монголчууд Монгол наадмаа яаж тэмдэглэдгийг үзлээ шүү дээ. За тэр анх одоо наадмын талбай дээр очиод төрсэн сэтгэлдээсээ ямар сэтгэл төрсөн та хоёрт? Хамгийн анх очиход амар гоё байгальтай л байсан. Надад ямар сэтгэлдэл төрсөн вэ гэхээр би амар нэг гайхсан. Ягаад гэвэл амар их нэг монгол хүн тэгээд яаж яахын бүр нэг амар шармаар сахал үстэй гадаад хүн бүр сайн уу мэн үгээд амар яриадсэн тхүү гадаад хүмүүс. Тийм үү. Би зүгээр шокнд орсон бүр амар. Энд ирээд гурлаач ерөөсө монгол хүн нэх их уулзаагүй хараагүй шүү дээ. Тийм. За тэгээ Монголын нөгөө 93 наадмынх нь одоо барилдаан за мэдээж морь уралдаагүй те. Бусд нь ямар санагдсан? Тэнүүнийг барилдахыг л би амар хүлээсэн. Надаа бүх томчуудын бүх барилдах бол яг уйтрахтай байсан. Тийм үү. Би том хүн болоог болохоор надаа нэг тийм сонир санагдаад юм уу байсан. Сонирхлын татахгүй байна уу? Тийм. Тэгээ очихдоо миний хүүчин шууд би барилдаанд нь орно, гүйлтийн уралдаанд нь орно гэж утсан тий. Тэгээд хизээ барилдах юм бэ л гэж асууж байгаа. Тэгээд хүүхдүүд барилдаа 7-аас 10 насны хүүхд барилдсан тий. За барилдаж байхад юу гэж бодогдсон? Барилдаж байхад бол ялаасай л гэж утсан да. Ямар мэх хийн гэж бодсон? За одоо би бол ганц л мэх хийдэг ингэж барьж байгаад зүүн баруун зүүн хүлийн хоёуланг ингээл тэгээ унгаачдаг. Тэрийг хийн гэж бодсон. Тэрийг хаана сурсан юм нөхөө? Тэрийг аав зааж өгсөн. Сэргэлэн архангад нэг 2 хүүхэдтэй барилж байхад аав зааж өгсөн. Хамаатныхаа 2 хүүтэй барилдаж байсан тий. Тий.
Тэр Facebook, YouTube дээр гардаг шүү дээ. Нэг хүмүүс яг ингэ ярьслага өгөөд юм асууад. Тэнгүүд за надад болохоор ил нэг арай нэг өөр яриадах ярьдгаас илүү гоё яриад байгаа юм. Би ингэсэн болохоор. За бүх барилдахтаа миний хүү хэд давж хэд унав миний хүү. За би болохоор хамгийн ихэндээ 3 унагсан. 3 хүүхэд унагсан. Тэгээд нэг хүүхдээр унцсан. Тэр нь бол амархан байсан л да. Гэтэ би зүгээр хөлөө л өгцөн. Хөлөө өгцөн үү? Тий. Тэгээд би унцсан. Тэгээд би 2 дахь. За тэгээ 2 дугаарт бүх барилдаад 2-т орсон миний хүү. Тэгээд шагнал нь юу вэ? Шагнал бол нэг тогтоотой цаасан доктор гээд $50 байсан. Хамгийн эхэлж барилдаад миний хүү нэг хүүг унахсан байсан шүү дээ. Нэг арай биеэр жижиг хүүг те. Тэгээ $50 яасан. $50-ийнхоо $10 өгсөн. Тэр хүүд өгсөн те. Хамгийн анх унахсан хүүд. Найзтай өгсөн те. Тий. Одоо Америкт амьдарч байгаа монгол хүмүүс ингээд арай саний ээж хэлсэн шиг найзрах гэх юм уу? Эсвэл ингээд хүмүүстэй харьцдаг шууд харьцдаг болцсон. Нэг арай нэг өөр санагцсан надаа. Юу гэх юм? Энэ нэг Америк хүмүүсийн зантай болсон гэх юм уу? Тэгээд модер гэж хэлээд Америкт байгаа монгол хүүхдүүд ямар санагдсан? Найзрахаг байна уу? Миний 2 хүүхдтэй тэр тал дээр ямар байна? Та хоёрт юу гэж санагдаж байна? Наадам дээр очиход нэг хідүү хүүхдүүд шууд ингээд саний миний хэлсэн шиг ингээд шууд хурж ирээд тгий ингээгээд тэгсэн. Тэр нь яг найзрахыг л байсан. Нэг хүүхд ингээд надтай наашир маширгээ юм яриадсахгүй юу? Би монголоор яриад тэр хүүхд англиар яриадсан. Тэгээд тэр хүүхд чи монголоо яд хатдимоо гэдээс. За ингээ монгол наадам тэгвэл та хоёр таалагджээ тий байгаль нь сайхан байсан гэж юм. За хүмүүс нь гоё байсан, найзрах байсан гэж юм. За тэгэхэд ингээд гоё хөтөлбөртэй наадам болж өндөрлөлөө тий. Надад өгчхөө. За баярлаа. Бид хоёр бол ном уншаа тэгээд бүр дөнгөж сайхан 1 минутын уншлага хийлгүүлээд тэгээд нэг цээж бичиг хийлгүүлсэн. Тэгээд тэрийг давтаал явуулъя гэдэг монгол хэлээ мартахгүй л ах гэж бодож байна. Ээж аваагаасаа дандаа л монгол хэлээр ярьж байгаа юм чинь. Тэгээд нэг гэр бол нэг гэртээ байн угаасан монголоор ярьж байгаа. Гадуур л яг Мерсер англиар гадаадаар ярих хэс гэртээ байн монголоор ярьж байгаа. Тэгээд монгол хэл дээр ном уншиж байгаа, тээж хийж байгаа, минутын уншлага хийж байгаа. Нэг тиймэрхүү л байгаа. Наадам дээр нөгөө хүмүүстээр очиод яриа авсан шүү дээ. Тэр хэсэг ямар санагдсан? Нэг за яг тэр нь яг амар гоё нээлтэлсэн гоёсэн. Ингээ барьцгаа. Зөндөө их ах эгч нар дээр очисон тий. Тэгсэн чи хамгийн удаан энд байсан хүн хэдэн жил гэж хэллээ? Юу лээ? 25 гэж хэлсэн тий. 25 билүү 27 жил гэсэн. Тийм тий. Тэгэл 15 10 юу тад бүр 4 мөрөө гэл айгу удсан хүмүүс байлээ тий. Тэгээд нэг одоо тэр хитэн бэгээд явуулж байхад нэг 2 гадаад хүн байсан уу? Тий. Нэг халзан нэг лам ч юм уу нэг гадаад хүн байсан шил зүүсээ. Тэр бүр тэгээд хитэн бэгээд монголоор асуусан. Гэхдээ зөвөр хэлсэн. Би монголоор яд чадахгүй штэ гэсэн. Тэгээд тэр ах нэг I can speak English гэсэн чи өө чаавсан гэж. Тий. Амар хэлээдсэн төхөө. Тийм үү. Тийм гадаад хүмүүс монголоор 2 хүн бүр амар монгол ярьжсэн. Яг унгай юм шиг. Яг аялан жоохон өөр гэхдээ бүр яг монгол ярьжсэн. Монгол үг зүгийг ашиглаад. Тэрний тэр ламгийн дагаан зүгээр дээлсэн шүү. Би монголоор чадахгүй штэ. Дээлээ хаанаас авсан гэлээ тэр хүн? Наран туул гэсэн. Наран туул. Ютагийн монголчуудын ах наадмыг зохион байгуулсан хүмүүс нартаа баярлалаа. За тэгээд гадаадтайгаа зөвхөн Америктгүй гадаадтайгаа бүх монгол хүмүүс хүүхдүүдтэй хяндаж хэлэхэд Монголынхоо өв соёлын хэлийг хадгалж одоо хүндэлж үлдээрээ. YouTube үзээ subscribe хийгээд TNT шоугаар follow хийгээд лайк дараад Викторийн бичлэгийг бүх бичлэгийг шеэр хийгээрэй. Баярлалаа. Баярлалаа.